Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 95% үнэлэгдсэн амжилтыг үзүүллээ. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлсний илрэл юм а. Манай байгууллага төрийн үйлчилгээг сайжруулах, ажилчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 190 сая төгрөгийн засварыг хэрэгжүүлэн хүлээн аваад байна. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тоглог орчинд үзүүлэх нөхцөл бүрдэж байгаамаа. Байгууллагын үнэт зүйл капитал нь хүний нөөц үлээ. Өнөөдрийн байдлаар манай байгууллагт зөвлөх зэрэгтэй 1 инженер, мэрэгсэн зэрэгтэй 3 инженер, газрын харилцааны чиглэлээр мэрэгсэн 3 инженер, мэрэгсэн төсөвчин 1 магистр зэргийн зэрэгтэй 9 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хууль тогтоомжийн хүрээнд хүрэхээр ажиллаж байна. За газрын харилцааны чиглэлээр 2025 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. За нэгт одоо газрын захин бүртгэлээр болох нийтдээ эргэн аж ахуйн нэгж байгууллагад 3064 эргэн аж ахуйн нэгж байгууллагад захимаар хүлээн авч шийдвэрлээ. Мөн одоо Орхон аймгийн хэмжээнд усан сан бүхий газрыг хамгаалтын бүс дэглэм тогтоох ажлыг Орхон чулуутгалын сав газрын захиргаатай хамтран аймгийн иргэдийн төлөвшсөн хурлаар оруулж батлуулаад байна. Мөн одоо газрын төрлөлийн орлогоос орон нутгийн төсөвт нийтдээ 28 тэрбум 913 сая төгрөгийг орон нутгийн тасалбарт төлөвлөлөд байна. Мөн одоо Монгол Улсын их хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг аймгийн хэмжээнд буюу 2 сумын хэмжээнд нийтэд нь тогтоож мөн одоо хурлаар оруулж аймгийн иргэдийн төлөвшсөн хурлаар оруулах бэлэн болоод байна. За мөн одоо газрын нийгмийн сангийн захин бүртгэлд болох нийтийн алдаатай бүртгэл болох 33,251 нэгж талбарыг бүртгэж шинжилэн мөн нийгмийн сангийн систем бүртгэх ажлыг хийж ажиллаа. За өнгөрсөн 2025 онд Эрдэнэт хот Орхон аймагт нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил өрнөжлөө. За үүнд манай байгууллагаас орон нутагт хэрэгжүүлжээгүй барилга хот байгуулалт орон сууцуулалтын яамны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бохирын төв 3 дугаар шугамын ажил. За энэ шугамын ажил бол 8.6 км, HTP 600 мм-ийн голчтой 19.9 тэрбум төгрөгийн ажил байлаа. За энийг бол Комфорт Имс гэдэг компани чанарын сайн түвшинд хийж гүйцэтгэлээ. За мөн дулааны цахилгаан станцын 3.5 км урт 4.3 тэрбум төсвийн хөрөнгө оруулалттай шум өргөтгөлийн ажлыг Эренбүрэн компани хийж дуусгалаа. За гэр ороллын бүст мөн одоо 150 ил явдаг байсан шугамыг өргөтгөн 273 метрийн голчтой дулааны шугам болон 200 мм-ийн голчтой цэвэр усны 1.7 км шугамыг ус дулаан дамжуулах төвийн хамт барьж дуусгалаа. Орхон аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар.